Hey, юу яцхан залуусаа New Suck in the House, G-Dragon бол K-pop-ын хамгийн том нөлөө бүхий оддуудын нэг. Big Bang хамтлагийн ахлагч тэрээр загвар хөгжмийн ертөнцид онцгой том байр суурийг эзэлдэг. Сүүлийн үед түүний гадаа төрөх стил болон хийж байгаа үйлдэлүүд нь олон нийтийн анхаарлыг татаж сошиал ертөнцийг шуугилж байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгтээ хэдүүлээ G-Dragon-д яг юу тохиолдоод байна вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдж авах болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Esports сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д New Suck 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Мөн та бүхэн Clash хэмээх тоглоомыг тоглоод онгоц дэлбэрэхээс өмнө мөнгө үржүүлж аваарай. Хэрв онгоц дэлбэрэх юм бол мөнгө алдна. Баярлалаа. G-Dragon-ы сүүлийн үеийн үйлдэлүүд ба хувцсны стил имиж. Сошиалд нийтлсэн зургуудаа тэрээр эмгтээлэг стилтэй хувцас өмсөж өөр төрөх гаргаж буй нь олон нийтийн гайхширлыг ол төрүүлээд байгаа. Окей, хувцсны талаар нэг иймэрхүү бол харин түүний сүүлийн үед гаргаж байгаа үйлдэлүүд нас анхаарлыг татж байгаа л та. G-Dragon үнэхээр л өмнөхөөсөө шал ондоо болчихсон байсан. За нэг иймэрхүү бичлэгүүд бол тэрийн дулж байгаа. За энэ үйлдэл болоод түүний загварын талаар фэнүүд нь бол хоёр янзаар бол магтж байгаа гэх юм уу юу гэнтэй. За энэ нь бол юу вэ гэхэлэр нэг хэсэг фэнүүд нь бол тэг нэг хэвийн бус байна. Бусдаас ингэж өөр гоё биш үү? Айгуу дажгүй байна. Гэсэн болоо нөгөө хэсэг фэнүүд нь болохоор өөрийгөө илэрхийлэх ингэж шин шат байна те. Одоо ингэж өөр төвшөнд очисон байна. За нэг иймэрхүү хоёр янзаар бол фэнүүд нь өмөрж байгаа. За G-Dragon-ы маш олон фэнүүд нь бол түүнийг өөрийнхөө байх эрхтэй хэмээх зүйлээр бол маш ихээр зөвтгөж байгаа. За тухайлх юм бол түүний энэ зургийн доор за хин ч ингэж те G-Dragon шиг Chanel-ыг өмсөж ингэж амьлуулж чадахгүй. Chanel болон GD-гийн хамтын ажиллагаа айгу гоё штэ, үнэхээр гоё байна. За тэгэл ихэвчлэн 190% комент нь бол тэ түүний гоё байна, хөөрхөн байна гэсэн хандлагууд бол маш их байсан л та. За Chanel болон G-Dragon-ы хамтын ажиллагаа бол мэдээж үүний үр дүнд бол сайн байгаа. Яагаад гэвэл G-Dragon-ы өмссөн хувцс болоод түүний үйлдэлүүд бүх зүйл нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадсан. Мэдээж хамтын ажиллагааны гол зорилго тэр. G-Dragon олон жилийн турш Chanel брендийн элчээр ажиллаж байгаа бөгөөд Chanel-ийн арга хэмжээс сурталчилгааны компанид ажлуудад байнга оролцдог. Chanel-аас түүний хамтын ажиллагааны үнэлгээг бол аль бие усаар зарлаагүй байгаа ч за ижил төрлийн тансаг зэрэглэлийн брендийн элчнэр бол дунджаар жилд 1-5 сая долларын гэрээтэй байдаг. За тэгэл мэдээж G-Dragon-ы дэлхийн нийтэд үзүүлэх нөлөө ялангуяа Азад бол бүр тийчхтэй байдаг болохоор Chanel-аас өнөхөд 4-5 сая доллар буюу маш өндөр гэрээг бол жилд санал болгодог сурагтай. За мэдээж G-Dragon-ы энэ хувцасталт болон түүний гаргаж байгаа үйлдэл нь бол фэнүүд нь ихэд хайртай байсан бол харин бас эсрэг талын хүмүүс байсан. Илүү их хөгжилтэй, илүү их фаны болохоор монгол хүмүүсийн комментиг уншижээ. Кореа осож юмаа хип-хоп стайл зохихоо байж энэ стайл нь яг үнэг шиг харагдаад их юм. Ах нар ч бас одоо яагаад ихч шиг болоод байна те. Жуён бас яла. Агч болцсон байна. Хөөхөн хүү байсан гоё ихч болжээ. Осож юмаа солонгос явбал яг алах байхаа. Их орноор андуурчихсан юм шиг байна. Өө арайчдын хорооны анин шиг өмссөн хувцснаасаа бандсан хүүхэн шиг л байна штэ. Игч байна гэж харлаа штэ. Намайг жоохон бахдаг гоё ах байсан. Шит юм аа. За нэг иймэрхүү комментүүдийг бол хүмүүс үлдээсэн тэгээд дэлхийд даяарч жалгаа байхгүй яг иймэрхүү хөгжилтэй фаны комментүүдийг үлдээжсэн. За одоо харин хэдүүлээ G-Dragon яагаад гинт ингэж өөрчлөгдсөн бэ? Шалтгаан болон хүчин зүйлсийн талаар өнөхөдөө ярихад оролдъё л доо. За эхнийх нь бол карьерийн дарамт байгаа. G-Dragon K-pop-ийн ертөнцид маш их дарамттай ажилдаг гэдгийг фэнүүд нь өнөхөдөө андахгүй мэддэг. За энэ их дарамттай стресстэй сэтгэл зүйн маш хүнд байдал нь олон жилийн турш түүний сэтгэл зүг ингэж өөрчилж шүү дээ. Мэдээж хүний сэтгэл зүй өөрчлөгдвөл түүний өмсөж байгаа хувцс болон амьдралыг харах өнцөг бүх зүйл нь өөрчлөгдөнө. За яг энэ жишээн дээр ярихад G-Dragon карьерийнхаа туршид асар их ачаал болоод олон нийтийн хүлээлтээс болж сэтгэл зүйн хүнд дарамттай тулгарч байсан тухайгаа бол хит хитэн удаа амаараа хэлжсэн. За нэгэн жишээг авч үзэх юм бол MOTTE хэмээх дэлхийн аялан тоглолтынхаа үеэр өөрийн амьдралын хоёрдмол дүр болон тасралтгүй хуваар нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар бол тайзнаас ирсэн. За тэрээр хэлэхдээ бол G-Dragon гэдэг нэрэндээ дарамтлуулж байгаа юм шиг заримдаа санагддаг. За нэг иймэрхүү мэдрэмжүүд бол хуваалцсан. Түүний амьдралын ажлын хит их ачаал нь түүний хувийн амьдрал болон өөртөө итэг хэтгэлийг бууруулж байгааг бас өнөхөдөө тайзнаас ингэж хэлжсэн.
Иймэрхүү сэтгэл зүйн бэрхшээл нь зөвхөн G-Dragon-д хамаатай зүйл биш бөгөөд Big Bang хамтлагийн бусад гишүүд ч гэсэн энэ төрлийн асуудалтай бол тулгарч ирсэн. За мэдээж энэ хамтлаг энэ хүнээс гадна дэлхийн түвшинд гарч чадсан K-pop хамтлагууд бүгд яг иймэрхүү асуудалтай тулгарч ирсэн. Тийм учраас K-pop-ийнхэнд бол сэтгэл зүйч болоод сэтгэл зүйн асуудал бол маш том байр суурийг эзэлдэг юм байна. Солонгос улс төдийгүй Азийн зах зээл болоод дэлхийн зах зээлд гарч чадсан артистууд K-pop-ын уран бүтээлч бүгдийн цаана бол лейблүүд байгаа. За эдгээр хөгжмийн компаниуд нь уран бүтээлчтэй яг л робот мэт ажиллаулдаг гэж байгаа. Нэг цомог дууслаа шууд дараагийн цомог, нэг клип дууслаа шууд дараагийн клип, нэг бүжгийн дэглэлт дууслаа шууд дараагийн бүжгийн дэглэлт гээд асар их ачаалттай байдаг. Сошиал медиа дээр ч гэсэн ялгаа байхгүй лейблүүд компаниуд бол үргэлж тэднийг яригдах зүйлийг хийж идэг. Бодит амьдралч бай, сошиал ертөнцч бай. Үргэлж нүдүүлсээр байгаад энэ хүмүүс чинь мэдээж сэтгэл зүйн дарамтанд ороод сэтгэл зүйд нь өөрчлөлт үүснэ. За G-Dragon-д нэг иймэрхүү зүйлээ тулгарсан байх магадлалтай. Харин дараагийн хүчин зүйл бол завгарын хувьсгал байгаа. За хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол G-Dragon үргэлж хүйсийн ялгааг арилгасан завгарын төлөөлөгч байснараа бол ерөөдөө алдартай. За энэ нь түүний хэм маягийн энгийн нэгэн бас илэрлэж байж болох юм. Зүгээр л нэг энгийн нэгэн зүйл. G-Dragon ерөөсөө өөрчлөгдөөгүй зүгээр л өөрөөрөө байгаа. За нэг иймэрхүү бас аргумент хийж болж байна. За дараагийн нэгэн байж болох зүйл бол G-Dragon тэр хувцалтаараач бай, үйлдэлээрч бай, өөрийгөө илэрхийлэх тэр мэдрэмжээ гаргаж ийн гэж байгаа. Уран бүтээлчд болон ихэвчлэн хөгжимчид хувь хүний өөрчлөлтийг дамжуулан урлагт шинэ өнгө төрхийг бол бий болгосоор ирсэн. За үүний нэг нь бол G-Dragon байсан. За энэ нь бол яг өмнөх жишээтэй адилхан буюу өөрийнхөө хувцас болоод өөрийнхөө мэдрэмж тэр үйлдэлээр шинэ трендийг бас бий болгохоор зорж байна уу да гэж ерөөдөө бол харагдсан. Одоо жишээ нь дийлэнх эмэгтэйчүүдийн зүгээс аваад үзэх юм бол Kardashians нэг хэсэг тиймэрхүү жоохон бүдүүн дүү галбиртай нэг жоохон махлагдуу байсан шүү дээ. Өгзөг томтой, гуй томтой. За нэг хэсэг тэр нь бол ингээд тренд явсан. Тэднээсийн бас өмнөсөн хувцас майк нь бас ингээд давхар тэрэнд болоод явдаг шүү дээ. Харин сүүлийн үед та бүхэн ажиглаж байгаа юм бол Kylie Jenner болоод Kendall Jenner шүү дээ. Одоо Kim Kardashian бүгдээр ерөнхийдөө нэг тодорхой хэмжээнд жин асж байгаа. За Kardashians буюу тэр гэр бүлийн яг одоо дэлхийд тренд болгож байгаа сэдв бол буцаагаад л skinny. Skinny хэм маяг нь эмэгтэйчүүдийн дунд тренд болж байгаа. За яг үүнтэй адилхан жишээ бол G-Dragon өөрийнхөө мэдрэмжийг Chanel-ийн хувцсан дээр болоод өөрийнхөө үйлдэлээр илэрхийлсэн. Энэ илэрхийлэмжийн дэлхийн хүмүүст нөлөөлж за тэр трендийг дагах ч үгүй юм уу те. За нэг иймэрхүү. За мэдээж та бүхний мэддэгчлэн G-Dragon бол үргэлж өөрийнхөө байж хүмүүст шин зүйлийг харуулдаг уран бүтээлч. Түүний сүүлийн үеийн энэ өөрчлөлт нь шинэ их маягүй аль эсвэл гүн утгатай өөрчлөлт байсан уу? Аль эсвэл зүгээр л нэг энгийн нэг G-Dragon уу? Үзэгч та бүхэн G-Dragon-ы энэ хувцлалт болоод үйлдэлийг нь хэрхэн хүлээж авсан бэ? Таны бодлоор энэ нь урлаг болоод завгарын хувьсгал уу? Аль эсвэл өөр шалтгаантай юу? Сэтгэл хэсэгт юу гэж бодож байна та бүхэн бичээрэй. G-Dragon-ы амьдрал үргэлж сонирхолтой, үргэлж шуугантай байсаар ирсэн. Дараагийн түүний хийх үйлдэлүүд болоод уран бүтээл, түүний өмсөх хувцсыг нь ерөөхдөө анхааралтай ажиглажээ. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ янз бүрийн яриа хөөрэ болон хамтран ажиллах санал байх юм бол миний Instagram руу DM бичээрэй. Бас миний Instagram-ыг дагаарай залуусаа. Subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. Сакаут.